Өдрийн минь төргий. Өнгөрсөн он таны хувьд хэрэг өнгөрөвдөө? Миний би 2009 оноос Христийн ардчилсан намыг удирдах 2005 оноос Германы канцлерийн албыг удирдах байна. Сүүлийн 9 жилийн турш эдийн засаг маш сайн өсөлттэй байгааг хэлэхэд сайхан байна. Хөдөлмөр эрхлэгчдийн тоо 45 сая 807 мянган ажлын байр эзний хүлээж байна гэх мэт олон сайхан мэдээнүүд байгаа. Герман улс төрийн хувьд тэргүүлсэн олон улсад нийлдэхтэй нэр хүндтэй улс юм. 2015 оноос манай улс 1.5 сая дөрвөсдгийг хүлээн авч тэднийг иргэншүүлэг нийгэмшүүлэхэд анхаарлаа хандуулсан. Германы монголчууд шинэ жилийн баяртаа таныг хүрсэн гэсэн та урилгыг авбуу. Элчин сайд Ганбатын ирүүлсэн шинэ жилийн цоглог цэнгүүний урилгыг хүлээн авч талархснаа илэрхийлсэн. Манай гэр бүл 100 сарын амралтаа гэртээ өнгөрүүлэхээр төлөвлөсөн учраас Герман улсад амьдарч байгаа бүх монголчуудаа баярын мэнд хүргээд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн 2019 онд олон тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн байхыг ерөөе. Та бүхэн минь надгүйгээр сайхан баярлаарай. Та бүхний минь хүч хөдөлмөр манай оронд их үнэтэй хувь нэмэр болж байгааг хэлэхэд таатай байна. Германд ажиллаж амьдарч байгаа монголчууд таныг сонсож байгаа баха. Дээрхийн гигантэн та амгалан морилж байна уу? Он солигдох гэж байгаа энэ мөчөд сүсгтэн олондоо хандаж та юу гэж хэлмээр байна? Монголын ард түмэн Монголын сүсгтэн олон түмэнд ирж байгаа гахаа жилийн мэндийг дэвшүүлье. Гахаа жил монголчуудын хувьд хөгжил дэвшил авч ирсэн. Хувь хүнд боловсрал мэдлэг, гэр бүлд нь аз жаргал, баяр баясгалан авчирсан сайхан жил болно гэж бэлгэж үзэж байна. Чингис хаан бол агуу ирч хүчтэй ухаалаг зоригтой удирдагч байсан. Тэрээр их сайн хүлэг морд, сайн зэвсгийн хүчээр их гүрнийг байгуулсан хүн. Та бүхэнд их эрч хүч оршиж байна. Тэр их хүчээ боловсрал мэдлэг, сайхан амьдрал түмний төлөө их үйлс зориулъярай. Танд Германы монголчуудаас он солигдох мөчөө хамтдаа хуваалцаач гэж урилга явуулсан гэсэн. Тийм ээ, над урилга ирсэн. Тааны ханаас мэдэв? Тааж мэдээл сайтай байна шүү. Би цог клубын талаараа мэдээл авсан. Тэд буйны болон сайн санааны үйлсэд чамгүй их хувь нэмэр оруулдаг юм лээ. Монголд байгаа хүүхдүүдийг биеийн тамирын спортоор хичээлэх боломжоор хангаж 12 жилийн өмнөөс хөдөөгийн ард иргэдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зарим эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлдэг сайн хүмүүс юм билээ. Илүү их хайрлаж, илүү их сайхан сэтгэлээр хандах тусам аз жаргалтай болдог. Урилгыг хүлээж аваад оч чадахгүйдэн хүлцэн ичхийн ялдамда та бүхнийхэн оюун ухаанд хамт баярлаж байгаа гэж бэлтгэрэй. Германд амьдарч байгаа монголчууд минь урт удаа настараа. Тэгээд архиан багуулж арган яа гэдэг үлээ. За тэгээд сайхан баярлцгаагаарай. Гүйдэ. Танд маш их баярлалаа. Таны энэ сайхан өрөөлийг монголчууд маань бүгд сонссон. Танд маш их баярлалаа. За. Баярлалаа. Баяртай. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Чикаго Буллс багийн тоглогч Майкл Жордан. Ноёд хадагтай нараа түүний хүлээн авна уу? Би сагсан бөмбөгөөр хичээлж өөрийн мөрөөдөлтөө банк хамт олноороо хүрсэн. Үндэсний сагсан бөмбөгийн 6 удаагийн авраг болж Олимпийн аврах цолыг хүртэж байсан минь саяхан санагдаж байна. Олон жил хамтран ажилласан Nike брэндтэй пүүц хувцсны бизнес дээр хамтран ажиллаж байгаа. Мэдээж хуучуултайгаа зааланд хамтаа тоглож байгаа. Олон жил хөл сүчээ гаргаж бүхнээ зориулсан олон ч найз нөхөд минь байгаа шүү дээ. Сагсан бөмбөгөөс салахын аргагүй холбогдсон учраас би явахгүй. Би дэлхийд даяар болж байгаа маш олон сагсан бөмбөгийн тэмцээнийг үздэг. Тэр дундаа Европ төвд байдаг монголчуудын сагсны тэмцээн их анхаарал татж байгаа. Берлин хотын цог клубын тамирчид сүүлийн үед хамаг медаль түүгээд байгаа. Тэгэхээр би бодож байгаа л да. Тэнд зангидсан гар шиг хамт олон бас их ур чадвартай баг байж амжилтанд хүрч байгаа баг.
Яг одоо Берлиний монголчууд шинэ жилийн баяраа хийж байгаа. Иймд энэ сайхан баярт оролцож байгаа нийт зочид ноёд хадагта нарт сайн сайхныг хүсье. Цогийн хамт олонд хэлэхэд 2019 оны тэмцээнүүдэд нь амжилтыг хүсье. Боломж гарвал би найзуудыгаа дагуулаад та бүхэн дээрээ очиж сорилт тоглолт хийх хүсэлтэй байгаа шүү. Бэлтгэлээ сайн хийгээрэй. Бид хадуу самар шүү. Цогийнхондоо ингэж л хэлье да. Та бүхэн минь сайхан баярлаарай. Баярлалаа. Баярлалаа. Facebook-ийг үндэслэгч ноён Марк Цукерберг орой минь Цукерберг та 2018 оны сүүлийн энэ хоногт Facebook хэрэглэгч нартай хандаж юу гэж хэлмээр байна да? Сайн байна уу? Тэгэхээр окей. Би одоогоос хэдэн жилийн өмнө эхнэртэйгээ болцож байхдаа анх санааг нь олж нээж байсан юм л да. Миний эхнэр бол Аз гаралтай эмэгтэй байдаг юм. Ер нь ажиглаад байхад Аз хүмүүс их тууштай, хөдөлмөрч, шаргуу, үнэлж зэрэг сайхан чанаруудтай байдаг. Мөн Facebook-ийн ихэнх хэрэглэгчид Азууд байдаг нь сонин шүү. Азууд дотроо монголчууд Facebook-ийг хэрэглэдэг нь манай компаниас гаргасан судалгаан дээр тодорхой гарсан байна лээ те. Ер нь ачаал ихтэй байгаа энэ үед Берлин бүртгэлтэй админ Facebook-д дэндүү их мэдээлэл оруулж байна. Их олон пэйжийг зэрэг хөтлж мэдээлэлээр хүмүүсийг байн хангаж байдаг. Тэр админ тодорхой болсон шүү. За тэр хүн бол Бэлэг Бадрахын энх төвшин гэж залуу байна лээ. Хамгийн сүүлд гэхэд сая Берлиний шинэ жилийн баяр болж байгаа мэдээлэл оруулсан байна. Тэгэхээр ноён энх төвшөнд болон Facebook хэрэглэгч монголчууд Берлиний шинэ жилийн баярт оролцож байгаа та бүхэндээ бүгд нь мөн надаас болон Facebook хэрэглэгч бүх ард түмэн бүх хүмүүс тэдний өмнөөс баярын мэндийг хүргэе. Сайн байна уу? Сайн. Сайн байна. Сайн байцгаана уу? Суусгай. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Танай хамтдаг нэг асуулт тавих гэсэн юм. Монголчуудын талаар та бүхэн яг ямар бодолтой явцгадаг вэ? Энэ асуултанд та бүхэн хариулж өгөхгүй. Яасан сони асуулт вэ? Шивэд улсад амьдарч байгаа монголчуудын талаар сайхан сэтгэлдлүүд байдаг л да. Тусч хөдөлмөрч хүмүүс санагддаг. Монголчууд сүшиг их сайн хийдэг. Тийм шүү. Үнэхээр сайн хийдэг юм байл. 7 хоногт бараг 3-4 удаа орж иддэг. Бид 70-80-аад онд эд дуулж, олонний танил болж байх үед Германы Чингис хаан хамтлаг их хүчтэй гарч ирж байсан. Тэр дууг сонсохоор ер бүсийн ирч хүч үнэхээр мэдэгддэг шүү. Германы Чингис хаан хамтлагийг мэдлгүй яхад үнэхээр гоё дуунууд байдуулдаг шүү. Надад ч гэсэн маш их таалагддаг. Би одоо хүртэл тэдний хамтлагийн дуунуудыг сонсдог гэж боддоо. Тийм гайхамшигтай юм. Гоё үстэй манайхаа. Тэгэхээр Берлин хотод шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа юм байна лээ. Та бүхэн тэдэнд мэдчилгээ дэвшүүлдэг. Тэглгүй яах вэ? Ийм сайхан боломж олдож байгаа. Тэглгүй яах вэ? Та тэгвэл тэдэнд хандаж үг хэлээч. За тэгвэл миний зүгээс бас Берлин хотод суглаад баяраа тэмдэглэж байгаа та бүхэн Хорвогийн хамгийн сайн сайхныг хүсье. Аз жаргалын дэдийг ирүүлж байна. Тэгээд та бүхэн манай алгаан тусаад аваарай. Германд баяраа тэмдэглэж байгаа монголчуудад зориулаад шинэ жилийн дуугаараа мэдчилгээ дэвшүүлье.